Энэ Шниткегийн цикл гэж чивтэр нэг дугаар дээр дурдсан юм. Дулаар л явсан юм гэдэг. Зүүн Азийн мусууны хамарсан нутаг одоо яг 13 дугаар зуунд сайхан бороо ховрилдвэхтэй одоо монголчуудын хэлдгээр усан жарган гэдэг юм болоод тэгээ мал унар нь илбэгшээд мал унар нь илбэгшгэлээр хүн өсөөд тэгээд ийм нэгдмэл улс гүрэн бий болох энэ процесс явсан. Яасан бэ гэсэн чи одоо энэ бүр тэр үед нэг зүүн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа гэдэг том эрдэмтдийн хамтарч Шниткегийн циклийн тухай. Тэгээ энэ үед яасан бэ гэсэн чи энэ усан жаргангийн хамарж байгаа одоо тэр их сайхан чигдэг болж байгаа нутаг ба шүү дээ. Энэ чинь Манжуурын тал, Монголын их тал Алтай нуруунаас зүүн тишг. Алтай нуруунаас баруун тишг хамраагүй.